Сайн байцгаана уу охтуудаа, ээжүүдээ, эхнэрүүдээ. За өнөөдөр ээжүүд өдөр бүр гэртээ юу хийдэг вэ гэсэн сэдвийн дор бичлэгийнхаа үргэлжиллийг одоо гардероб янзлангаа бичиж байна. За энэ шкафанд миний ерөнхийдөө өмсдөг хувцснууд байгаа. Өмсдөг хувцснууд маань бүр нөгөө өрөөнд шкафанд байгаа. Сезон 1 гэсэн үг тийм. Энд бас миний бас болоож костюм бас байгаа. За тэгвэл хөлгөөрт байх хэрэгтэй учраас тэгээд тэлээ бүс тэгээд ойр зүрийн юмнууд бас энд байдаг. За энийг гаргаж ирээд тэгээд хэрэгтэйг нь үлдээгээд хэрэггүйг нь гаргая гэж бодсон өнөөдөр. Ямар ч байсан миний сард бишмаа гэхэд 2 сард нэг удаа ингэж шкафа цэвэрлэдэг. Тэгэхгүй бол хэрэглэхгүй өмсгүй хувцснууд байнга шкафанд байгаа зай ажиллаж байдаг. Тэгэхээр эсвэл хэрэгтэй хүнд нөгөөд эсвэл одоо яасна дээр цэвэрлэн дээр тавьдаг ч юм уу. За энэ цагаан цамцыг бол би одоо бүр 2 жил өмсөв учраас гаргаад тавилаа. Бас нэг бор цамцыг гаргаад тавьсан байгаа. Ихэд богинохон юм шиг санагдаад надад. За одоо буцаагаад плашнуудаа хөлгөөд тэгээд хэрэгтэйг нь буцааж үлгөөд хэрэггүйг нь гаргалаа. Ерөнхийдөө би сүүлийн үед аль болох бага хувц хунаар авъя, хувц худалдаж авъя, аль болох одоо минимализм гэж юмыг бүр дээрээ хэрэгжүүл хийгээд хичээж байгаа. Гэхдээ тэр болгон басаг бодсноор болохгүй байгаа. Яагаад гэвэл би юм хаяхтай айгуу жоохон хайрын за энийг байлгах чи за их уу яах вэ за байж гэх хэрэг болж магадгүй гэж байлгаад байдаг. Тэгээ тэр зангаа одоо жоохон засаад за өмсгүй юм чи хаяа ч юм уу нөгөөж юм гэж шууд шийддэг болж байгаа. Тэгснээр одоо шкафанд баахын хөглөрөөд авахгүй, их юм угаагаад авахгүй амар болж эхэлж байгаа шүү. Сонкогийн палажнууд бас бай миний шкафанд аюул хэцүү ажилладаг. Бараг тал шкаф юм эзэлждэг. За тэгээд энэ доор зүрийн тэлээ бүс гэсэн юмнуудыг би ингээд хөл дээр бүсүүлж авчихдаг. Энэ тэнд хөглөрөөд авахгүй. За энэ дээдлийн тавиур дээр бол янз бүр юм байна. Энд жижиг зүнх, алчуур, ороолт, бэли, малгай, нүдний шил зэрэг юмнуудаа хадгалдаг аксессуарс гэсэн үг. Тэгээд бас өмсгүйг нь гаргаж ирж байгаа. Дээл маань энд байгаа. Энэ ногоо малгайг юусэн өмсдөхгүй болохоор гаргаж ирээ гэж бодсон. Хүртгэний бүсч явж байгаа шиг. Нэг ингээд сайн янзлж чухал нь гоё болчдөг. За энэ шкафнд болохоор миний өдөр тутамдаа өмсдөг хувцснууд байна. Гэрийн футболкнууд байна. За гэрийнхээ амыг харуулж аваад уучлаарай гэрийн хувцс. Энэ болохоор унтлагын хувцснууд байна. Тэгээд тэр цаадлахын болохоор зүний футболкнууд байна. Ингэн майк. Одоо мод хэрэглэхгүй гэхдээ яг нь жижиг сажиг юмуд болохоор ингээд байж идэг. Энэ хайрцаг нь болохоор би дотор хуцаа хадгалдаг. Гэхдээ одоохондоо бүтээсэн байна та нар талбар харуулах тэгээд доотлол нь болохоор өмднүүд тэр цаад руу бас өмднүүд байгаа. Нуусан цамцнууд. Ерөнхийдөө зузаан хувцснууд энэ доор хадгалагддаг байгаа. Амснууд байна хайрцагт. За энд болохоор ойр зүрийн гар нуурны алчуур, энэ тайкагийн алчуурнууд байна. Гар нуурны алчуурны зарим хэсэг нь хадгалагддаг, зарим нь өөр том руу хадгалагддаг. За тэр хүнжлийн цагаан даавны запас байна. Энэ шкафанд нөхрийн маань хувцснууд байгаа, костюмнууд нь байна.
өдөр болгон өмсдөг. Учираас энд байгаа өмсдгүйг нь би өөр шкафанд томрон татгалж байгаа. Тэгээд энд болохоор цамцнууд нь байна. Цамцнууд нь эндүүдэг байгаа шүү, та нар бихийг анхаар. Яг үгүй ажилдаа явах нь яг урд оройн өөрөөр нь цамцын сангуулж агаад тэгээд шууд эндүүдийг төвчдөг. Энд болохоор ноосон цамцнууд, зузаан цамцнууд байна. Цамцууд бол ерөнхийдөө өдөр болгон өмсдөг юм гээд. За энд болохоор чинь Тайкигийн орон дотор би 2 өнжөөд 2 удаа угаасан цайвар өнгийн хувцснууд байна. Хатаад одоо яаж цэгцэлж байр-байранд нь хийх гэж байна. Манайх өдөр болгон юм угаадаг. Хэрвээ нэг л өдөр юм угаахгүй өнжчих юм бол дараа өдөр нь 2 дахиж юм угаадаг, 2 дараалалж. Тэгээ заримдаа амжихгүй ч юм уу, заримдаа жоохон битэн салхуур нь тэгээд юм угаахгүй өнжчих юм бол дараа нь ингээд ийм их юм болчдөг. Аль болох болж өдөрт нь угаачвал зүгээр. За өнөөдөр ч гэсэн бас бараан хар бараан өнгөтэй юмнуудаа бас 2 дараалалж угааж байгаа. Энэ болохоор 2 өдрийн өмнө угаасан юмнууд байна. Эндүүддэггүй би та нар хүүхдийн хувцас эндүүддэггүй. Би ерөөсөө энэ өдөр болгон юм угаадаг болохоор өдөр болгон юм эндүүднэ гэж ерөөсөө байхгүй. Яг тэгвэл юм эндүүдэх амар дургу, үнэхээр дургу. Хүүхдийн хувцасыг би бол эндүүддэхгүй шүү дээ. Тэгээд доомс төрсийг гээд майк гээд бодвол үсрээл нэг өмдөл байгаа юм чинь надад жижиг юмнуудыг эндүүдэх аюу хэцүү юм шиг санагдаад идэв шин надад. Нөхрийнхөө хувцсыг, өөрийнхөө хувцсыг хаяатаа эндүүдэндээ надтай адилхан хүмүүс юм эндүүдэх дургу хүмүүс байгаа л бичээрэй комент хэсэгт. За энэ дандаа жижиг сажиг юмнууд байгаа дөө. Тэгэл хүүхдийн оймс тэрхой дүрсийг нээсвэсүүд хийх. За энэ болохоор одоо би сая янзлаад байр-байранд нь хийсэн юмуд маань байна. Энэ хамгийн дээдлийн шүүгийн таягийн хувцснууд гэдэг. Оймс дүрсийг бэлэг. Энд болохоор цамцнууд, майкнууд, өмднүүд, тэрхөө, энд сүмднүүд. Өдөртөө болж өгвөл одоо памперс өмсөхгүй байгаа учраас өмднүүд маш их угааж байгаа. Тэгээд наадал энэ төр бодинууд байна. За энэ болохоор Сонькагийн хувцснууд, бүжгийн хувцснууд нь байна энэ хажуудаа руу. Тэгээд майкнууд, цамцнууд. Тэгээд энэ болохоор дандаа өмс төрсийг тэрконууд нь байна. За энэ хоёр дахь шүүгэнд нь Сонькагийн бас гэртээ өмсдөг өмднүүд, юбкнууд байна. Тэгээд бас леггинсигээд өмднүүд байна, шорт. Энд болохоор джинс өмднүүд байна. Одоохондоо үйл джинс өмд өмсөх байгаа учраас энд бага байна. Гэхдээ энэ манай хоёрын хувцсны энд бүрстэй нэг 3-ны 4-ний 1% нь л байгаа. Бусд нь бүгд ширтакн дээр байгаа. Бүр гадуур хувцснууд бол тусдаа хувцсан дээр байгаа. Тэгэхээр нөгөө сезоноос хамаарат хувцснууд нь хамгийн бага хэмжээгээр байгаа. За одоо харин угаас юм гаргаад зөрүүлээд дахиад юм хийх өнөөдөр 2 угаана. Энэ бараа юмнуудаа өнөөдөр хийсэн байгаа. Тэгээд одоо зөрүүлээд 2 дахь угаалгаа хийж байна. Яг л өчигдөр юм угаагаа хэмжсэн бэ. За өчигдөр өнөөдрийн хийсэн ажлаас ийм 2 ууд хувцас гаргаж тавилаа. Одоо энийг хүнд өгөхийн нөөцлөн дээр ажиж тавихын тавина. Баяртай.